Бүгдээ одоо бүгдээрээ хин төрүүл цуугаа гэдгийг тоглоом тоглоцгоё. Багшаа анхааралтай сонсоорой. Өөрийнхөө зогсож байгаа дүрсийг сайн харж. За багшаага хэлсэн дүрсэн дээр зогсож байгаа хүүхдүүд төрүүлж сун шүү. Гурвалжин. Дөрвөлжин. За тэгвэл ямар дүрсэн дээр зогссон хүүхдүүд суугааг үлдсэн бэ? Дугуй. Манай ангид дугуй дүрстэй ижил төстэй тоглоом байдаг үл хүүхдүүд ээ? Шүр, цэцгэн тоглоом, шидэт дүрсгүй, машины дугуй. Ашаатан тоглоом байгаа тийм. Тэгвэл бүгдээрээ өнөөдөр шүр тоглоомоор тоглоно. Харин одоо хүүхдүүд танад төвөдөө сонгоорой. Төвөд очоод шүр тоглоомоор хэрхэн яаж тоглож болтыг бүгдээрээ харцгаая. Төхөө хүүхдүүдээ. За сонголтоо хийгээрэй хүүхдүүдээ. Тавдугаар шингийн ном дээр хийж байгаа юм тийм. За. Аргалмаа эдгээр шингийн ном дээр хийж байгаа. За, дөрөвдүгээр шингийн ном. Залгаа эдгээр шингийн ном дээр хийж байгаа. Гуравдугаар шингийн ном дээр. Аз одрах эдгээр шингийн ном дээр хийж байгаа лээ. Хоёрдугаар шингийн ном дээр. Сэрдам эдгээр шингийн ном дээр хийж байгаа. Дөрөв. За, тоглолт тоглох гэдэг. Юу хийж байгаа?
Тэгээс энэ аим олон багцсан энэ дөрөв эвлүүлж байгаа юм тийм ээ?
хийж байгаа? Шилэг гадна талаар нь бүрээд ингээд шүрээр гаднах нь ингээд хийж чинь. Тэний вар юм уу тий? Тий. Эхний дээдлийн ямар өнгийн шүрээр хийсэн? Улбашаар. Дараа. Доотлох нь хөхөр хийсэн. Доотлох нь хад, доотлох нь цэнхрээр. Доотлох нь ногооноор хийсэн. За. За манай давуу дөрж арай том баар хийсэн байна тий? Тэгээ. Сонирхолтой байна уу? Сонирхолтой. Дээдлийнх нь хэдэн ширхэг шүр орсон бэ? Тоолж үзсэн үү? Талтай. Нэг За хийх. дээдих тал өвс шараа хань доотлох нь ногооноор Бүрсэн үү тий? тий. За гоё болж байна. Өстой гоё болж байна. Та хоёрын хийж байгаа. Содон дөржөө. Томлон цагааг нэг дунд жоохон дундуусан цэцлэн хийсэн. Шүрээр дүүргэж байгаа юм байна тий? Хамгийн их нь ямар шүр орж байна уу? Цагаан өмнө шүр орж байна уу тий? За. Та юм аа дууссан юм уу? Дадаг юм тань бүтцээрөө. За хэлээ тэгвэл тайлбарлаад өгөх багштай. Хийсэн юм аа. Дөрөвдөг, тавдах, зургаадах. Хуудасаа хэлж байгаа юм номныхон тий? За тэгвэл энэ юу юм? Хоёрын та хэд хэдээс бичсэн байна уу? Нэгээс. За. Хоёрын нэгээс. 2-1-ээс хэдийн тав бүтдгээ? 3-ын тав. За энд. 2-1-ээс. За тэгвэл энэ хэдийн тав нэгдсэн юм? Хэд хэдээс бичсэн байна уу? 3-3-аас. За аргалмаа хэлгээ дууссан юм уу шүрээ? За аргалмаа яриад өгөөрэй. 2-1-ээс 1-2-аас 2-1-ээс 1-2-аас 3-1-ээс 2-2-аас 2-2-аас хэдийн тав бичсэн ярилмаа? 4-ийн тав. За 4-1-ээс 3-2-аас 3-2-аас хэдийн тав бичсэн? 5-ийн тав. За зүтэй. 5-1-ээс 3-2-аас. За сайн байна. Бүтэц үсгээд тэрийгэ зурж байгаа юм байна те. За яриа. Олон юм хэлэхэд намаа харж хийгээд тэгээд одоо зурж байгаамаа. За хэлсэн зүйлээ зурж байгаа юм байна те. Нэг хамгийн дөрөв шар шүр хилчээд шар шүрээ зурсан юм байна тийм үү? Ингээд яг хэлснээрээ зурж байгаа юм байна те. За сайн байна. Дэлгөөнөө юу хийж байгаа? Гэлсэн шүрээ банлын шавраар хараад хийж байна. За. Энэ хараа. Өндөгний даралтаар зурж байгаа юм уу? Тий. Хурдан байна уу? Биерээр зурснаас хурдан байна уу те? За, сайн байна.
дээр шигтгээд эргээ хийцэн юм те. Одоо юу хийж байгаа? Хүрээ. Бүтээлэндээ гоё хүрээгээр чимэлж байгаа юм. Эргээг нь ямар шүрнээс бүтсэн бэ нөө? Улаан шар, улдар шар, ногоон. Чинкэр. Тийм шүү дээ. Чи хүрээгээ ямар өнгөөр хийж байгаа? Цагаан улаан. За. За манай биелэгт юу хийж байгаа юм бэлгтэй? Зөв энэ намаа харж исэн юм уу? За. Хүрээг нь хэд шүрээр чимгэлцээ? 3-3-аар. 3-3-аар. Аманд нь хэдэн шүр орсон? Амын нэгэд хэдэн шүр орсон? 3. 3 ширэг ямар шүрээр хийцэн байгаа? Улаан. Улаан өнгийн шүрээр хийцэн юм те. За. Хэдэн үг сонгоцсон юм бэ? За зурлага хийж байгаа юм байна тий? За нэг уншаад өгчих багш та юу чицээ? Би шүрэн эмэг. Би шүрэн эмэг. Яасан? Зүйтэй болж байна тий? За номон дээр уншиж байгаа юм уу? За намаа уншаад үзүүлчих багш та. Би шүр харлаа. Чи ногоон шүр харсноо. Ногоон шүр харсноо. За. Би савтай шүр харсан. Чи хоёр шүртэй. За. Намын чи юу за? За хөлбөр агштай хэлээд өгөөрэй хараа агш намд хэлцэх басна. За. Багш Ламын 4-р төв буюу математикийн төвийг сонгосон хүүхдүүд. За яаж тоглож байгаа хүүхдүүдээ? таалцж болж байгаа. Шүр таалцж тоглож байгаа юм уу те? Хи хамгийн сайн тоглож байна уу? Хи олон шүртэй болсон. За дараагш. Хүслээ дараад. За бүгдээ хамт тоглоо. Багштай нэг дэс шүргэж. За. Одоо яах юм? Шүрээ нуух юм уу? За одоо шүрээ гаргах уу бүгдээ? Одоо гарууныг. Би 10. За чи идэ. 20. За. 12. Чидэг. За ардаа гоо шүрнээс атгах. Нэг. За тэнээсээ нууж гаргаад ирч. Нууж гаргаж шүү. Та авцгаа нууж гаргаад. За 20. Их төгөлдөр 20. 12. За. За багш нь 15. 16. За үзье. 16 гэж хэлсэн бэ? Энд таалцсан юм шүү дээ. За баярлалаа. Багштай яриад өгөөрэй. 1 4-р сав дүүрэн байна. 2 3-р сав дундуур байна. 5-р сав хоосон байна. Зүйтэй. 1-р сав нь дүүрэн, 4-р сав нь дүүрэн. 5-р сав болохоор хоосон байгаа юм байна тийм ээ? За. За сайн байна. Үндэнийхээ утсан дээр одоо өөрийнхөө үндэнийхээ утсыг авчираад дугуулаарай за.
За хүүхдүүдээ бөмбөлгнүүдээ игээд дууссан юм. Одоо юу хийж байгаа хүүхдүүдээ? Одоо ханталнууд бас модон чихэр хийж байгаа. Дугуй дүрснүүдээ янз бүрийн дүрсэн зураг болгож байгаа юм тийм үү? За. Туулай болсон байна. Өөр юу болсон? Модон чихэр. Өөр дугуй дүрснээс ямар зураг бүтдээ? За ингээд өөр дүрснээс бүтсэн зураг гэсэн зураг зурж байгаа юм байна. Шаар болсон байна. Дараагийнх нь алим. Дараагийнх нь гурав дахь нь баавгай. Дөрөв дахь нь модон чихэр. Дөрөв дахь нь ишийцэн байна те. Тав дахь нь юу болсон? Тав дахь нь туулай. Туулай болсон байна шүү дээ. За. Сайн байна. Гой зурсан байна. Манай булган тамир. Нэгдүгээр шүргийн номон дээр ажиллаад дуусчих байгаа юм уу те? За сайн байна. За багш нь тамгаа дараад. За баярлалаа. За нэгдүгээр номдод тоглосон хүмүүс юм ойж дуусна. За дараа. Юу хийсэн бэ? Ямар гоё бүтээлсэн. Ийм бүтээлээ ярьж гэх юм багш та. Би яри. За юу хийсэн? Гүзээлцэн хийж байгаа юм уу? За таарэ бүтээлийн хараа багш нь. За гойсон бэ? Нэг хийсэн. Азаг хийсэн бэ? Юу юм бэ? Азаа. Миний модон жимсний мод байсан. Жимсний мод юм уу те? Ямар жимснүүд ургацсан байгаа юм бэ модонд? Ногоо, шар, ногоо. Шүрээр хийсэн юм байна. Бас ягаан. Ягаан орсон байна. Чиний хийсэн. За чиний юу хийсэн бэ? Гүзээлцэн. Гүзээлцэн жимс хийсэн юм те. Гүзээлцэн юм хэлний даа. Тэгээд бас би гүзээлцэн Гурван жимс хийсэн байгаа. Шүрээрээ 13 жимс хийсэн байгаа. Шүрээрээ юу? За баярлалаа. Гоё юм хийсэн биз. За ууган бадар юу хийж байгаа юм бэ? Зүг. Зүгөө ойж байгаа юм уу? Хөвөрдөх ойлоор ойж байгаа юм уу те? За
Чи юугаа ингэж байсан юм бол аль багш нь яаж үзүүлэх вэ? Ингээд байх юм бол илүү амархан болно. Ингээд за. Төвөдөд тоглох сонирхолтой байсан уу хүүхдүүдээ? За бүгдээ ийм гоё олон янзын бүтээлүүд хийсэн байна шүү дээ тий? Гоё харагдаж байна уу? Шайны баарыг хийсэн бэ? Энэ баарыг сая содонд орж хин давуу жаргал хоёр хийсэн шүү дээ. Гоё болсон байна уу? Ажаасан байна. Чи сонирхож байна энийг? Сонирхтын. За. Чи энэ баарыг яаж хийдэг тухай та нар сонирхоод заалгамаар болоод хинээр заалгах нь уу? Давуу жаргал. Зарим нь шүрийг тооны бүтэц үүсгээд хэлгсэн байна. Зарим нь болохоор дугуй төрснөөс одоо шүрийг зурчаа шүрээрээ өшөө одоо ямар олон зүйлүүдийг бүтээж болох тухай ус зарсан байна. Зурга тайлбарлах уу? Болгон камера? За тэг. За болгон камера гаргаж найзуудаа хэлээд өгчих. Уршаасаа. Гэр бомбөлөвдөр би шаан хийсэн. Хоёрдугаар шүрдээр би алим хийсэн. Гурвдугаар шүрдээр би баавгай хийсэн. Гурвдугаар шүрдээр би валин чихээрсэн. Тавдугаар шүрдээр туулаа хийсэн. За тийм ээ. Таван дугуй дүрснээс нь болохоор болгон тамир хийсэн байна те. За өнөөдөр төвүүдэд сонирхолтой ажилласан хүүхдүүдэд баярлалаа. Bye.